Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтээ тавтай морил энэ удаагийн бичлэг бол шар мэдээ болон болсон явдал хоёрыг нэгтгэсэн үйл явдал байгаа. 캄보디아인이 저보고 얘기를 하더라고요. 여기 안에 이제 화장터가 있다. Энэхүү хэрэг нь одоогоор Солонгосын бүх хэвлэл мэдээлэл зам байж болох бүхий л зүйлээр сануулж анхааруулж байгаа хэрэг болоод байна. Бид нар ойлгохдоо лёвер гэдэг чинь тусдаа нэг гэмт хэрэг, хүн барьцаалах гэдэг чинь нэг тусдаа гэмт хэрэг, тэний амь насанд хүрнэ гэдэг чинь хамгийн ноцтой гэмт хэрэг байдаг штеп. Гэтэл энэ гурыг гуруулангийн нийлүүлээд үйлдэж болдгийм байна гэдгийг одоо ярьж өгөх юм болсон явдлаас харж байна. Хятад бүлэглэл Камбожид хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч нэрийдлээр сууршин гэмт хэрэг үйлдсэн байгаа. Үүнээс эхлэлтэй. Анх энэхүү хятад бүлэглэл болохоор Камбожийн казиног эзлээд ер нь казинод үйл ажиллагаа явуулж байсан болвол үүнийг Камбожийн засгийн газраас үйл ажиллагааг нь хоригдсан юм байна. Энэ хятад бүлэглэл нь ерөөсөө зогсоогүй нэг юм үйлдвэр шиг айгүй том газрыг объект болгоод тэгээд тэрэн дотроо лёвер хийж эхэлсэн байгаа. Яадаг лёверэ гэхээр voice phishing romantic. Энэ нь бүр сүултээ даамжраад хүн барьцаалах гэмт хэрэг рүү орж байгаа. Өөрийн данс руу мөнгийг нь авахд л хангалттай байгаа шүү дээ. Энийг бид нэр лёвер гэж ойлгоод байгаа тийм үү. Гэтэл энэ хятад бүлэглэл яаж байгаа гэхээр тухайн хүнийг данс тэр мөнгө төгрөгтэй нь хамт Камбожид лёвердэж авчирч байгаа байхгүй юу? Худлаа ярьж гэсэн үг. Тэгээ худлаа ярьж авчираад хүчээр voice phishing romantic-ийн зэрэг лёверийг хүчээр хийлгүүлж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхлээр мөнгөөрөө лёвердуулаад зогсохгүй дахин би лёвердуулна гэсэн үг байхгүй юу? Би хууртагдаж Камбожид очоод нэгдүгürt би хүчээр хүсээгүй хөдөлмөр эрхлэх нь. За тэгээд тэр хөдөлмөр нь бүр хүнийг лёвертах яг адилхан ингээд өөрийг нь лёвердэж авчирсан шиг тийм лёверийг би өөрөө хийх хэрэгтэй болж байгаа. Дээрэс нь ингээд намайг арга гэртээ маань ерөнхийдөө байн уцаар яриулж байгаа. Тэгмүүлээ уцаар яриулахдаа ингээд за би зүгээр байгаа, би ер нь ингэж байгаа, миний бизнес гайг болж байгаа. Гэхдээ надад хэдэн төгрөг хэрэгтэй гэд Солонгос данс руугаа ингэж мөнгө авдаг. Ингэж дахин тэр хүнийг лёвердэж байгаа байхгүй юу? Бүр аимшигтай байгаа зү. Энэ нь болохоор хүн барьцаалах гэмт хэрэгтэй орж байгаа. За тэгвэл дараачих нь болохоор хүн амны гэмт хэрэг гарсан. Энэ анх юунаас эхэлтэй вэ гэхээр 22 настай Пак гэгч оюутан 74 өдрийн дараа улс их орондоо ирсэн Камбожоос. Гэхдээ харамсалтай нь цогцос байдлаар илэрсэн байгаа. За тэгээд инээс хавуулаа шалгагдаж эхлээд одоогийн бидний мэдж байгаа энэ хятад бүлэглэл чинь Камбожид ийм айхтар үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ штэ гэдэг зүйлийг мэдэж эхэлсэн байгаа юм. 2-3 жилийн өмнө болж исэн гэмт хэрэгүүд хүртэл цөхөгдөж эхэлсэн. Жишээлбэл 2023 оны 6 сард Камбожид байсан BJ Ayon гэх хүний талаар гарсан. Энэ хүн болохоор 2023 оны 6 сарын 4-нд нас барсан юм байна. Камбож улсын Phnom Penh хотын Kandal гэх газарт нуур байдсан байна л да. Тэр нуурнаас хүний цогцос илэрсэн. Энэ цогцос нь өмнө Солонгосын нэвтрүүлэгч BJ Ayon гэдэг хүн байсан. Гэхдээ хувцас байхгүй. Гэсэн мэтлээ дотор хувцсууд нь бүгд урагдчихсан, зам тайлагдсан. Гэхдээ энэ яг хүн амны гэмт хэрэг үү эсвэл хүчингийн хэрэг үү гэдгийг одоохондоо бүрэн гүйцэд хэрэг нь тайлагдаж амжаагүй байгаа гэж байна. Энэ хэргийг гаргаж ирсэн. Хөөе энэ хэрэг чинь одоо энэ Камбожийн хятад бүлэглэлийн лёвертэй холбоотой юм биш үү гэдэг сэдв хөндөгдөж эхэлсэн боловч энд яг одоо 100% мэдээлэл өгөөгүй байгаа, 100% баттай хариу өгөөгүй байгаа. Солонгосоор Сукшионхагийн Паркедижи Ананда гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг бүрэн гүйцэд бүр яг бүх зангил нь бол гараагүй юм билээ. Дараачих нь нэг лёвер яаж явагдаж байгаа гэхээр зөвхөн voice phishing romantic-ийн юм уу гэвэл үгүй байгаа байхгүй юу? Өөр яаж ингээд хүнийг лёвердэж Камбожид авчираад байгаа юм бэ гэхлээрээ орчуулга хийлгэнэ гэж авчирч байгаа. Эмэгтэйчүүдийг орчуулга хийлгэнэ. Байр хоол бүх юм нь одоо эндээс гаргаж өгнө. Та зөвхөн хурж ирээд энд орчуулга ингээд хийхэд хангалттай гэдэг тэр бичиг баримт, компани, тэр орчуулга хийх үйл ажиллагаа бүх юм нь яг аль биесний хаад байгаа байхгүй юу? Тэгээ яг очоод ерөөсөө лёвер байсан байна гэдгийг мэдэгдээд хүн барьцаалах гэмт хэрэгт ингээ өртөж чинь гэсэн үг. 525 мянган subscribe-тай ийм YouTube сувг байдаг байхгүй юу? Энэ дээр ерөөдөө гэмт хэрэгүүдийг яг одоо үнэн бодтойгоор яг мэрэгжлийн профайлер хүнээс нь хүнийг нь суулгаж агаад ингэж асуулт асууж хариултаа авдаг ийм сувг байхгүй юу? Тэгээ би энэ хүний сувгийг үзээд энэ Pes Hangfun гэдэг профайлерын ер нь хариуг бас нэлээд сайн сонссон. Тэгээ ингээд харж байхад
энэ дээр Big Bang-ийн сэнии яригдсан байхгүй юу? Big Bang-ийн сэнии ерөнхийдөө яалтчгүй энэ гэмт хэрэгтэй холбоотой байна. Энэ Камбожтой холбогдоод байгаа энэ том гэмт хэрэгтэй ер нь гарцаагүй холбоотой гэж үзэж байгаа боловч дан ганц сэнийг ярьж болохгүй гэсэн заяа. Хуан Хана гихч яг одоо хаана байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр энэ Хуан Хана гэдэг нь ямар хүн бэ гэхлээрээ хар тамхи янз бүрийн эм хууль бусаар зарж нийлүүлдэг гэдгээрээ зааштай гэмт хэрэгтэн Хуан Хана юм байна. Тэгээ энэ бүр ингээд Солонгостой бүр яг гэмт хэрэгтэн гэдгийг тооцогдсон заяа. Гэхдээ Камбож руу одоо дөрвөөд гэх юм уу оргоод явцсан. Тэг ингээд барьж чадахгүй байгаа. Тэг яг одоогийн байдлаар энэ одоо эмэгтэй Камбожид байгаа. Тийм учраас энэ хэцүү нөхцөл байдалд түүнийг ч ихсэн Солонгост авчирч байцаах хэрэгтэй гэж энэ профайлер үзсэн байгаа. Дараагийн хөндөгцсөн асуудал юу вэ гэхлээрээ нэгэн Солонгос иргэн Камбожид байх элчин сайдын яамд очоод туслаарай ам авраарай гэж утсан байна. Тэгсэн чинь өөдөөс нь 8 цагт ажил эхэлнэ. Одоогоор ажилтан байхгүй нь та буцна уу гэсэн юм. Авраараа гэсэн хүн маань аль үшээ барьцаалагдсан заяа хүнд. Тэгээд ар гэрээс нь манай хүүхд барьцаалагдсан юм шиг байна. Камбожид байгаа Солонгосын элчин сайдын яамтай холбож өгөх хэрэгтэй байна гэсэн боловч өөдөөс нь Солонгост байгаа цагдаа нар ингээд та хитрхи дэвэргэж бодоод байх шиг байна. Хүүхд чинь барьцаалагдаагүй байгаа. Та юу ч гэсэн хүүхд рүүгээ холбогдоод барьцаалагдсан бол тухайн газрынхаа одоо локейшнийг явуулаа гэж хэлсэн байгаа юм. Тэг барьцаалагдсан хүн яаж локейшноо явуулах вэ? Тийм үстэй. Тэгсэн чинь энд нэг ийм комментууд айгүйх байсан заяа. Юу вэ гэхлээрээ Камбожид байгаа элчин сайдын яам ч гэсэн өөрөө ер нь асуудалтай болсон байна. Камбожид байгаа хятад бүлэглэлтэй ч гэсэн Солонгосын элчин сайдын яамд ажиллаж байгаа хүмүүс холбоотой хамтарч ажилладаг байх өндөр магадлалтай юм шиг санагдлаа. Тийм болохоор элчин сайдын яамыг ч гэсэн шалгах хэрэгтэй гэсэн сэтгэлдлүүд нэлээд их байсан. Ийм сэтгэл байсан байхгүй юу? Солонгосчууд айгуу тэнийг юм аа. Камбож хамаагүй хөгжил буурай орон тэнд очиж мөнгө олно гэдэгт итгээд явж идэг. Тийм байсан бол тэр орны хүмүүс чинь баян чинэлэг болчихгүй яасан юм бэ гэсэн сэтгэл байсан заяа. Энтэй ерөнхийдөө санал нийлж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байсан. Миний ингээд сонссноор миний зарим ингээд харсан кейсүүдийг ингээд би бодоод үзэхээр зарим солонгосчууд нь штэ тэ албаар буурай оронг сонгож бизнесээ хийдэг. Тийм тохиолдол зөндөө байсан заяа. Жишээлбэл гоо сайхны бүтээгдэхүүн зардаг ч юм уу те. Эсвэл кино, контент одоо өөр нэвтрүүлгүүд ч байт юм уу те. Тэдрийг ингэж зардаг. Өөр юу гэдэг хувцас хунарч байдаг юм уу те. Солонгост ерөнхийдөө алдартай байгаа. Ингээд тэр өөр буурай оронд байхгүй. Тэгсэн мөртлөө Солонгост ингээд байдаг. Тийм бараа бүтээгдэхүүнүүдийг ингэж зардаг юм солонгосчууд зөндөө байдаг байхгүй юу? Тэгээ бүр Вьетнамд бүр хөлөө олцсон тийм солонгосчууд хүртэл байдаг. За Монголд ч гэсэн ер нь байдаг. Тэгээд эдгээр болохоор ерөнхийдөө өрсөлдөөн байхгүй газар л аль болох очиж бизнес хийхийг бодно штэ. Тэгээд Солонгостой яг ингээд нэг юм баян чинэлэг юм уу гэхээр үгүй заяа. Компани гэдэг байгаа юм нэг юм жижигхэн юм байшин. Тэгсэн мөртлөө бүх ингээд санхүүгийн их усүр бүх ингээд хөрөнгө нь яг тэр орноос орж ирдэг. Вьетнамаас ч байдаг юм, Монголоос ч байдаг юм, Камбожоос ч байдаг юм те тэр орноос ингэж орж ирдэг. Ийм бизнесээ ингэж албаар буурай орныг сонгож хийдэг зөндөө олон хүмүүс байдгаа. Тэгээд миний бодлоор яг л энтэй адилхан ингээд солонгос хүмүүс Камбожид очоод одоо яг ийм байдлаар бизнесээ хийн, ийм байдлаар ажиллана гэж бодоол яг лойр төртөөд бүр ингээд барьцаалагдаад хүн амны гэмт хэрэгт өртөөд байгаа байх гэсэн бас миний бодол бол төрсөн заяа. Тэрнээс биш хэрэг тийм зүйл байхгүйсэн бол ингээд улс их орнд хангалттай тэгээд цалин мөнгөний өгж яхад өөр улс руу очиж ажил хийхийг хар ажил хийхийг хинч хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэг юм байгаа болол нэг юм бодсон болол тийшээ очиж ажил хийхээр шийдсэн байх. Ерөөсөө voice phishing гэдэг зүйлд өртөхгүй байхад л болно гэж байгаа байхгүй юу? Voice phishing гэдэг нь юу юм бэ гэхээр таны утас руу хүн залгаад ч байдаг юм уу те? Эсвэл мессеж өчээд таныг лойрт гаг ерөнхийдөө хэлээд байгаа. Айгу товч өгөө тодорхой хэлэх юм бол жоохон гүнзгийрүүлж хэлэх юм бол яадаг зүйл юм бэ гэхлээр хамгийн наад зах нь таны утас руу мессеж явуулна. Нэг юм линктэй мессеж. Тэгээд тэр линк руу н орж дарж болохгүй байхгүй. Гэтэ хүмүүс ингэдэгин. За ямар тэнэг хүн байгаа ш зөндөөс нуулаад хахад тэр линк руу дарж орж идэг хэн байдгийг гэдэг байхгүй юу? Үнэхээр байдгийм аа. Жишээлбэл Солонгост байгаа хүмүүс яаж ийм амархан voice phishing-д өртдөг вэ гэхлээрээ гадаад хүмүүсийн хувьд ч гэсэн өртөх бүр амар өндөр магадлалтай байхгүй юу? Жишээлбэл биний одоо барьж байгаа утасны дугаар байгаа штэ. Тэрийг өмнө нь
өөр солонгос хүн байдаг ч юм уу, өөр гадаад хүн барьж исэн байдаг байхгүй юу. Тэгээд би худалдаж авахдаа хэрвээ тэр утасны сүлжээний газар өмнөх хэрэглэгчийн мэдээллийг салгаагүй байх юм бол тэр хэрэглэгчийн мэдээлэл надад мессежээр байнга ирсээр л байдаг заяа. Бүр тогных нь мөнгө зөнгө нь хүртэл надад тэр зарлагын баримтанд нь хүртэл ирж исэн тохиолдол байгаа за. Тэгээд яг одоо жишээлбэл би одоо тогныхоо мөнгийг төлөх гээд байж тал миний гар утас руу нэг мессеж ирнэ гэсэн үг. Таны тогны мөнгө тэдэн төгрөг болсон байна шүү. Та энэ линкээр ороод хэлбэр төлбөрлөх боломжтой гэдэг ч юм уу. Гэтэл яг үнэхээр хичнээн би анзаарахтай хүн байсан ч гэсэндээ яг тухайн ситуацид ямар ч одоо тохиолдол байж болно шүү дээ. Тийм учраас яг эзэгэн тараад нэг дарцсан ч байдаг юм уу? Тийм тохиолдол зөндөө байдаг байхгүй юу? Эсвэл ингээд өөрөөр янз бүрийн ингээ мессежүүд ирж болдог заяа. Тэгээд тэр линкэн дээр дарж орохоор яг юу болдог вэ гэдэг талаар бас айгуу сонирхолтой. Тэр линк руу дарж орох юм бол таны нэгсэндээ уцаар нөгөө нэг таны уцаар баталгаажуулах одоо код илгээлэж гэдэг юм уцаар эсвэл энэ линк руу дарж ороод өөрийгөө баталгаажуулаарай гэдэг иймэрхүү байдаг байхгүй юу? Нэгсэндээ тэр баталгаажуултыг нь л та хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө луурчин маань тэр линкээр ороод та баталгаажуулчихсан учраас таны одоо утасны дугаараар холбосон банкны аппликейшн байдаг ч юм уу эсвэл таны Facebook, Instagram хаягууд руу ороход айгүй амархан болно гэсэн үг. Тэгээ ядаж ингээ эсвэл банкнаас ч мөнгө татах хэмжээний биш юмаа гэхэд таны Facebook руу чинь орох ер нь айгүй амархан болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ Facebook, Instagram бүх одоо сошиал платформуд руу чинь нэвтэрч ороод одоо дотны найз нөхдөс ч мөнгө асуух ч байдаг юм уу, мөнгө авах ч байдаг юм уу, тэгээ луурдах ийм зүйлүүд болдог. Учраас хамгийн анхны сэрэмжлэх ёстой зүйл бол ерөөсөл voice phishing битгий өртөөрэй л гэж байгаа. Тэр профайлаар ч гэсэн ер нь бол тэгж хэлсэн. Voice phishing ерөөсөө битгий өрт. За тэгээд өнөөдрийн бичлэг иймэрхүү байлаа. Part 2 гэж орноо. Хэрэг хүсэж байгаа юм бол комментэн дээр part 2 гэж бичээрэй заяа. Ямар бичлэг орох вэ гэхлээрээ яг Камбож руу Солонгосоос албаар тэр voice phishing-д нь өртөөд бүр ингээд зориудаар тийм нэгэ баригдаж явж байгаа хүн байгаа заяа. Тэр нь гэтээ цагдаа байсан. За бас өөр нэг хүн байсан. Тэр хүмүүс ингээд бүр ингээд бэлтгэгдсэн заяа. Тэгээ яг ингээд бүх юма тоноголцсон камер бүх зүйлтэйгээ ингээд цагдаа магдатайгаа хамт ингээд албаар ингээд тэнд өртөөд тэр газар руу очиж ингээд сурвалжилж байгаа ийм бичлэг би олсон. Тэгээд хэрэг тэрийг үзхийг хүсэх юм бол комент хэсэгт part 2 гэж бичээрэй за. Тэгээд энэ удаагийн бичлэг нэг иймэрхүү юмнуудыг бэлтгэлээ. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.